харж байна уу? Зүгээр. За. За би тэндээс уцаараа шалгах. Уцаа шалгахаас гадна шууд юу яа? Уцаа шалгахаас гадна шууд ширүүдээ. Тэгээ доо мөн энэ асууч чааш явахгүй. Явж идэх юм уу? За хүмүүс жоохон цуглархыг хүлээн дээ. Хүмүүс жоохон цугларч. Эхлүүлчих юм уу та? Сэтгэлтэй хүнээ хүлээж байгаа. Хүмүүсээ жоохон цуглархыг хүлээж. Ашгүйтэй. Бас чанга байна болж тээ. Нэг юу хийх гэсэн чи дараа 1 2 3 4 5 11 хуцтай таслаа. Тэгээд тавчхан 20 30 секунд удаад зөндөө бичсэн бил шүү. цагт чи ингээл нэг амир бүдийг хэлэх гэжсэн баггүй. Баахан зэрэг залгаал. За хүн зүгдэрчлээ. За өнөөдөр манай сэдв одоо сүүлийн үед нөгөө бид нар юу руугаа ороод байгаа. Илүү нөгөө эрүүл мэндийн талаа бас ярьж байна. Тэгээ яг бүлэг секс багц сэдвэр ингээ явчвал бас хүмүүст хэрэгтэй болов. Сонирхсан хүмүүс нь бас үзээ явж хаад. Тэгээ өнөөдрийн маань сэдв болохоор зүрхний өвчин барьж явах гээд бай. Тэгээд ягаад нэг одоо юу гэдэг орчихгүй нэ. Ягаад ийм сэдвийг сонгож авах болов гэхээр угасаал уран дулаан цаг ирж байна те. Соёлтуудын үйл ажиллагаа гэдэг юм манай ч гэсэн соёлтуудын үйл ажиллагаа идэвхж байна. Тийм учраас бас удирлаа олсон сэдвээ барьж авч байгаа гэж ойлгож байгаа. Нэг талаас нөгөө талаас угаасаа өвчин маш төвөнд тархацсан байна. Тэр өвчний тухай ойлголт, эрүүл мэндийн тухай асуудлууд ямагтал хүн бидний амьдралын тулгамдсан асуудлуудын нэг болж байгаа учраас энэ нэлийн сэдвийг бас сүүлийн үед төлхөө ярих гэсэн бодлоо. Тэгээ өнөөдөр зүрхээ сонгож авч байгаа. За. Шэр хийгээд. Манайхан шэрлээрээ. Шэр өдрөө оруулаад шэрлэгээ хэлчих. Ничээж ингэж. За нүг юу яах юм бэ? Чаашаа ширлэх хэрэгтэй байлаа. За өөр дөрөв явуулчихсан ширлэлтэй. Шүү. Төмсөл арснаар чинь энд гэдэг л. За. За, хэлэхгүй. Чи ширлж байна. Нэг газар шахаад авах ширлж байсан чи. Нөгөө юу маань хаа байна? Би ч үрдэр таглуулсан.
хол тавиад гэж тий. Одоо яаж вэ? Энийг авч явахдаа кабель салахгүй авч явахтай гэдэг юм тэгээд кабель ингээд ногоц модлоо хийсэн юм шиг санагдаад байгаа байхгүй. Өчтөр торон тэгээд өгсөн байсан. Болцсон гэж чинь. За. Өчтөр торон тэгээд өгсөн. Тэгээд би шууд тийш аваад. Тэгэхэд хин надад салгаагүй өгсөн юм байна. Би буцаа салгаагүй аваад ирсэн юм байна. За окей. За тэгээ. За өнөөдөр одоо зүрхний талаар ярих гэж байна. За яг нэг хүмүүс зүрхний өвчин талаар маш их ойлголттой болцсон. Яагаад тэгэхээр одоо сүүлийн хэдэн жил 1-2 жилийн өмнөөс ахуулаад ковидын холбоотой нас харгалзахгүй зүрхний маш их олон асуудлууд залуу хүмүүстэр орж ирсэн. За энэ бол нэлээд аюулын харанг дэлгэсэн. Залуу гэлтгүй ер нь хүний зүрх хөлсөн систем нэлээд өтөл нас руу 50 60 нас руу үйл ажиллагааны алдагдал нэлээд түлхүү мэдэгддэг бол одоо сүүлийн үед асуудал гарч байна. Залуу хүмүүс за зүгээр одоо хэвийн жинтэй хүмүүстэр хүртэл ингээд зүрхний асуудал гарч ирэх, зүрхний титэм судас хагарах, ишмийн инфаркт болох ийм асуудлууд одоо нэлийн түгээмэл болсон манай орны хувьд цөөхөлээ. Тэгээд өдөрт 10 эдээр нь бас алдаад амаргүй байна. За тэгэхээр хүн болгон зүрхтэй. Зүрх болгон мэдрэлийн системтэй, зүрх болгон нистэй. Тэр нь өөрийнхөө эд эрэхтэнд бид нэр өөрсдөө анхаарал халамж тавихгүй бол эд эрэхтэнд дуусах цагт бас сольж болдог эрэхтэн гэж байна. Аваа ичж болдог эрэхтэн гэж байна. Гэтэл авч болохгүй эрэхтэнүүд бас байна. Тэгэхээр үүнтэй холбоотой өнөөдөр бол бид нэр зүрхээ тэгвэл яаж тэтгэх юм бэ? Зүрхний өвчин юунаас үүсэх юм бэ? Юу нөлөөлөх юм бэ гэдэг талаар арга болоод бэлэг талаас нь хүмүүс тайлбар өргөх гэж байна, сургалтаа өргөх гэж байна. За тэгэхээр хамгийн эхлээд зүрхний хамгийн том орон зай болсон зүрхний бэлэг талаас ярих уу? За тийм. За тэгвэл би нөө юугаа гарах юм шүү дээ. Слайд эцгийг байсан байна. Зүрх бол мэдээж харагдаж байгаа, баригдаж байгаа хэрэгтэн. Гэхдээ энэ зүрхэнд нөлөөлдөг орон зайдууд эрчмийн судал суугуудын талаар эхлээд мэдээлэл аваад за тэгээд махан бие талаас нь бас холбогдох мэдээллийг хажуугаар нь хүргээд явъя. За. Нөө чамаас үлээ үзье. За тэгэхээр би нөө зүрхээ сүнсний зүрхийг ярих гэдэг юм те сүнснийхаа зүрхийг ягаад гэвэл нөө арга бие дээр нөө зүрх бодит дүрээрээ оршиж байна тийм үү. Гэтэл цаана нь бэлэг дүрээрээ бас оршиж байгаа буюу эрчмийн төвшөндөө бас зүрх байна хүн болгоно. Тэгээд бидний нөө сүнс чинь өөрөө нөө бүх эдэрхтэнтэй адилхан. Тэгээд эрчим бие буюу сүнсэн биений үднээс л энэ махан бие тэтгэж байгаа. Эрчим гэдэг зүйл байхгүй бол энэ хорвоо дээр юу ч байж чадахгүй. Тэрнтэй адилхан бидний сүнсэн бие байх шаардлагатай эрчмүүд байхгүй болох юм бол нөгөө махан бие буюу арга ертөнцийн дүрээрээ орж байгаа тэр эд эрхтнүүд шууд өвчлөлт гэдэг юм уу одоо үхэлт явагдана. Шууд зогсно. За тэгэхээр бэлэг талдаа болохоор бидний зүрх болоор нэг цөм эрхтэн буюу амь эрхтэн гэж яриад байгаа. Яг дэлхийн бүх гариг эргэсийн цөмд нь одоо төвд нь голд нь цөм эрхтэн буюу амин эрхтнүүд амин байдаг. Тэрэн шиг манай дэлхийн цөм амь байна. Тэрнтэй адилхан бидний яг энэ цөм буюу голд тийм үү дээр дор өмрөөсөө хаалттай хамгаалттайгаар бидний зүрх оршоод байна. За зүрхөөрөө нэг галан хоттой гэдэг хүн болгон мэдж байгаа. Гэхдээ зүрхний галан хотын зам зүгээр гал гэдэг ойлгоц ярихгүй. Цөмийн галын тухай ойлголт ярина. Нэгдүгээр. Хоёрдугаарт амин эрхтэн гэдгийн цаана ер нь амь гэдгийн цаана юу байдаг? Тэгэхээр гурван төрлийн одоо хий чиг тоосны нэгдэл дунд амь үүсдэг. Энэ хороогийн бүх амь гариг эргэсийн амь бэ нү, чулууны амь бэ нү, өвс ногооны амь бэ нү, хүн бидний амь буюу зүрх адилхан. Зүрхний нэг юу? Бэлэгдлийн зүрх нь адилхан. За тэгэхээр хий чиг тоосны төлөөлөл юу? Энэ гурван төлөөлөл гурвалсан хүчин бэжэж амь үүсэж байгаа. Хийгээ бүрдүүлж чинь, чигээ бүрдүүлж чинь, тоосоо бүрдүүлж чинь. Тэгэхээр манай бидний зүрхний одоо гурван амин эрчим юу байх вэ? Нэг нь нарны цөмийн эрчим, нэг нь галын юу сарны цөмийн эрчим, нэг нь дэлхийн цөмийн эрчим. Алтан судар дээр болохоор наран, саран, сүм их гэж ирдэг. Яг гурван амин их гэж ирдэг. Тэгэхээр яг энэ гурван одоо төрлийн цөмийн эрчмүүд чинь өөрөө бидний зүрхийг логшуулж, бидний зүрх сүнсний зүрх болон оршиж
Тэгээд сүнс нь бидний одоо энэ бодит зүрх маань өөрөө энэ 3 цөмийн эрчмээр тэтгэгдэж байгаа. Тэгжвээ зүрх лугшиж байна. Тэгжвээ зүрх одоо биднийг амьд байлгаад байгаа. За тэгэхээр одоо нэг хийм руугаа жоох ороо авчих. За дэлхийн цөмийн төлөөлөл болоод ямар одоо элементүүд, химийн элементүүд бидний зүрхний эрчмийг тэтгэн орчиж байна. Тэгэхээр гели, нүүрстрэгч, төмөр, захиур, хөхөр, плутон. Та нар мэдж байгаа одоо нарны цэвд гелийн тасралтгүй гинж уурал явуулдаг. За дэлхийн цөмийг судалсан дэлхийн цөмийн дийлэн хувийг төмөр агуулдаг ч гэдэг юм. Тэгээд энэ нүүрстрэгч, захиур, хөхрүүд, плутонод бүгд галан хоттой буюу галан одоо галыг үүсгэдэг галнаас үүсэлтэй тийм халуун хоттой элементүүд байгаа. За тэгвэл нарны цөмд. Нарны цөмөөс нөгөө манай дэлхийд буюу бидний зүрхэнд нөлөөтэй байгаа юу? Яагаад гэвэл энэ амьууд хоорондоо холбоотой байдаг. Нарны цөмийн эрчим бидний зүрхний одоо эрчим доошоо дэлхийн цөмийн эрчим ингэж холбоо үүсгэж ижиж дээрээс доошоо дороос дээшээ холбоо үүсгэж бүхэл нөө сая бүтэн тойрог буюу битүү хэлхээ үүсэж байгаа. Тэгээ битүү хэлхээн дотор л цэник урсдаг гэдэг шиг битүү энэ тойрог дотор ч эрчмийн урсгал явагдаж байгаа. Энэ эрчмийн урсгал донд бид нар тэр эрчмийг бидний зүрх тосч аваад тэр зүрхт лугшиж байгаа, цохилж байгаа. Зүрхний амь эрчим. За тэнгуэл нарны цөмөөс ямар элементүүд бидний зүрхний одоо бэлэг талын буюу сүнсэн зүрхний эрчим дотор байд юм бэ? Галан эрчим дотор, цөмийн эрчим дотор байд юм бэ гэвэл гел, захиур, рентген, нептун гэсэн элементүүд байна. За сарны цөм дотор юу байх вэ? Нүүрстрэгч, хөхөр, франци гэсэн элементүүд байдаг. Тэгэхээр энэ бүх элементүүдийг бүрдүүлсэн галан эрчмүүд бидний зүрхний сүнсний эрчмүүдийг тэтгэж оршдог байгаа. За тэгэхээр тийм ээ. За тэгэнгүүт одоо нөр түрүүн ярьсан шүү дээ. Амь бүхэн нөр хийчих тоосныг нэлээд үздэг. Тэгвэл энэ дээр ингэж ойлгох хэрэгтэй. Хин юу юм бэ гэхээр нарны цөмийн нэр. Угаасаа бүх юм дээр чигийн сарны цөмийн нэр. Тоос нь дэлхийн цөмийн нэр ба. Тэгэхээр энэ 3 цөмийн эрчим бидний зүрхэн дээр зэрэг бууж ээж сая бид яах вэ? Бидний зүрх хэвийн одоо ажиллах чадвартай байна. Ямар нэгэн доголдолгүй, ямар нэгэн сааталгүй, дутагдaltaгүй, хомсдолгүй ажиллах чадвартай байна. За тийм ба. За тэгэхээр одоо бидний нэг амь 7 сүнсээ яриад байгаа. Тэгэхээр ямар сүнс нь одоо илүү зүрхийг тэтгэж оршдог юм бэ гэхэд амин сүнс зүрхийг тэтгэж оршино. Энийг одоо ойлгох хэрэгтэй. Нэг л 7 сүнс яриад идэг ямар ч учиртай үгүй амины оршихугаас илгээсэн амин эрчмүүдийг тогтоон барьж байгаа амин эрчмүүдийнхаа дэмжлэг дор урсгал дор зүрх гэдэг эрхтнийг амьлуулад хүн биднийг амьтай байлгаж байгаа. Тийм эрчмүүдийг одоо ойлгох. Тэрийг тогтоон барихын тулд амин сүнс байгаа байхгүй. Амин сүнс байхгүй бол бид нар тэр амь галан махад гэж зүйлийн галан эрчмүүдийг буюу амин эрчмүүдийг цөмийн эрчмүүдийг тогтоон барих ямар ч эрхтэн байхгүй бол энэ бүх эрхтэнгүүд чинь нөгөө нэг талаасаа нэг арга билгийн шүтэлцээний дунд орших хөстой, нөгөө талаасаа нэг сүнс байгаагийн цаана тэр арга билгийн шүтэлцээний бэлэгдлийн шүтэлцээнийг бий болгох гээд эрчмийг нь бий болгох гээд сүнсүүд биднэрт байгаад байгаа байхгүй. За тэгэхээр тэгээд нэг юм ойлгоё. За нөгөө 7 сүнс маань бидний өөр эргэтэн орон зайнуудыг барина. Тэгвэл нөгөө нэг амин сүнс маань бидний энэ нөгөө зүрх, уушиг гэсэн энэ гурвалжин орон зай буюу энэ дотор юу багтах вэ гэхээр юу өрц, өвчүү, аюулхай, эгэм. Тэгээд дотроо нөгөө юутайгаа зүрх судасны хооронд явдаг нөгөө зүрхний юу уушигны вен, уушигны артерь тэгээд зүрх төрчгөр багтаад ингээд амин орон буюу амин сүнсийг том оршихуй болоод бидрийг амьлуулад байгаа. Зүрх өвдгөд цээж дарж өгдөг. Зүрх өвдгөд цээжин дээр одоо хүндрэл үзүүлдэг гэдэг чинь ингээд хоорондоо нэг амин чанартай буюу нэг галан мохолтой гэдэг илэрхийлээд яг энэ орон зайд амин сүнс оршдог гэдэг үг нь маш сайн нотлоод өгч чаддаг. За тэгэхээр одоо хэдүүлээ юу гэрээ? Яаж нөгөө нэг амин сүнс нь бидний зүрхийг зүрхтэй холбогддог юм бэ гэдэг төлхөө яриа. Яг зүрхний ямар эдэсээр, ямар судал сувгаар холбогддог юм бэ гэдэг. За тэрний тулд гэхдээ юу харах вэ? Энэ хүмүүсийн ерөнхий байдлыг энэ дэр комментууд нэгээс харж байдаг шүү нөө сул байна, чанга байна, ойлгохгүй байна гэдэг ингээд тэр юмнуудыг харж авахгүй өчтөр нөх хүүхдийн сургалтын дээр ярьсан өгсөн чинь өөр сүлд нэг коммент харсан чинь сул байна гэсэн маш их томлууд ирсэн байна. За тэгэхээр амин сүнс маань яаж холбогдох? Одоо нэг амин сүнс буюу нэг
нарны цөмийн эрчим бидний нөгөө юутай зүрхтэй яаж холбогддог гэхээр одоо нөгөө зүрх чинь бүх эргэтэн адилхан ин янгийн судалтай. Тэгжээж нөгөө арга бэлэг зүрх махан зүрх буюу арга ертөнцийн одоо эргэтэн сүнсэн зүрх буюу бэлэг ертөнцийн эргэтэн хоёр хоорондоо шүтэн барилдах болчиход байна шүү дээ. Тэгэхээр яг адилхан ин янгийн судлуудтай одоо зүрх. Тэгэхээр нөгөө нарны эрчим чинь өөрөө ян болж хурж байгаа. Тэг янгаа дэмжиж орж байгаа. Сарны эрчим чинь өөрөө ингийн одоо төлөөлөн орж байгаа, дэмжиж орж байгаа. Тэгээд ин янгийн шүтэн барилгыг нь дэлхийн өөрийнх нь цөмийн эрчим шүтэн гэдэг юу яаж байгаа. Барилдуулж байгаа учраас яг энэ эргэтэн чинь зүрх амин сүнс хоёр хоорондоо холбогдоод байгаа. За тэгэхээр ингэн илүү нөгөө одоо бидний янгийн судал ингээ босоогорч буй нухсараа дамжин явчихжээ штэ нуруу нухсаар. Тэрэн шиг зүрх чинь өөр ингэсэн ингээ босоогорчтой толгооноосоо доош уг гэдэг юм уу ангаахаар болохоор энийг нь толгоог энийг нь уг гэдэг юм лээ. Би бол зүгээр ингээ нэрч чаан дээрээс доош. За ямар ч юм босоогорчтой. Тэгээ энэ босоогорч нь юугаараа явах вэ баруун 102 ховдол тосгор гэж ялгагдчихж байгаа штэ. Яг тэргээр явчихна. Өөрөөр хэлбэл цустай буюу нөгөө хүчил төрөштэй талаа болохоор дэмжихийн тулд доороос нарны цөмийн эрчим зүрхний доороос орж ирээд. Тэгээд дэшээ яв. Янгийнхаа судал. Тэгэнгүүт нөгөө сарных нь нөгөө цөмийн эрчим болохоор зүүн талаараа буюу нөгөө вен юу за зүүн талаараа гэлчээ. Ингээд доошоо урсаж орж ирээд ингээд ин янгийн урсгал бүрдэнгүүд яг гол хөндлөн бүслүүр дээр нь дэлхийн цөмийн эрчим орж ирж байгаа. Ингэж холбогдож тэгээд энэ 3 амин эрчим буюу цөмийн эрчмүүд зүрхийг зэрэг төгшүүлж байгаа. Тэгэхээр нөгөө зүрхний өвчин гэдгийн цаана энэ 3 эрчмийн аль нь дутагдж вэ гэдэг ойлголтыг цаашаа өргөжлүүлээд ярих учраас ингээд түгээмэл дэлгэрэнгүй ярьж өгöd байгаа шүү. За тэгэнгүүт цаашаа явчих. Сая би нэг ирсэн та. За тэгэнгүүт ингэ ярьж. За чи цаашаа өргөжлүүлээ ярьж байгаа. За тэгэхээр одоо энэ дээр ийм шүү дээ тамина. За зүрх бол харагдаад байгаа махан бие дотор байгаа хэрэгтэй. Гэтэл зүрхэн дээр чинь нэг хэм малдах, дээлсэх, одоо бариг хардыг, тахиг хардыг гэдэг ингээ янз бүрийн бүр ингээ ангахын нэршилтэй болсон төрөл бүрийн өвчлөлүүд гарч ирээд байна шүү дээ. Зүрх бол энэ махан биеинд суцс гэдэг эрхтэнтэйгээ цуг ажилтдаг. Яагаад л цусаар шахдаг. Тэгэхээр зүрх суцс хоёр цуг явна нэг дор. Энэ зүрхний үйл ажиллагаа энэ цус махан бие дотор байгаа эс болгонд тижэл хүрэж байгаа цусаар дамжуулаад. Тэгэхээр энэ нэг хэвийн урсцтай байж иж нөгөө эс болгонд тижээлийн жигд хурдаар хүргэн буцаад хэвийн урсцтай байж иж нөгөө эс болгоноос буцаад бидний амаар одоо хоол хүнс гараад аанасаар гаргаад бохирдол гараад цэвэрлэгддэг шиг бас л эсийн бохирдлыг цус руу оруулж ирж харьяалах хэрэгчнүүдэд өгч хоргоожуулж явах ёстой. За гэтэл энэ зүрх өөрөө суцтайгаа харьяалалтай холбоотой. Цусныхаа урсгалыг хариуцж байгаа учраас энэ махан биений хувьд ч тэр. За хүрдний хувьд бол сүнс дээд 3 хүрд доод 3 хүрд хоёрын одоо холбогч хүрдэнд байдаг шүү дээ. Яг хамгийн голд нь байрлаж байгаа. Дээрээсээ ч дороосоо ч. За тэгэхээр ингээд тэнцвэржүүлэгч, тогтворжуулагч хэрэгтэй учраас энэ дээр одоо идж байгаа ууж байгаа зүйл амьсгалж байгаа хаар энэ түрүүн багшийн тайлбарласанчлан хүрд болоод сүнсгэл бие бүгд зүрхэнд нөлөөлнө. За мэдээж энэ за тэгэхээр амьсгалаа анзаарна. Ер нь ингээд таад анзаараарай. Хүн ингээд уурлаж бухимдахад болвол маш богино амьсгалдаг болсон байдаг. Ерөөсөө хэдхэн секундэд ийм болно. Уурлаж байгаа хүн чинь одоо хизээч удаан хугацаагаар одоо 50 сайхан амьсгалах боломжгүй болно шүү дээ. Ойлгомжтой тийм. Тэгэхээр хамгийн түрүүнд амьсгал өөрчлөгддөг. Амьсгал өөрчлөгдөж дараа нь зүрхний өвчин орж ирнэ. Одоо өвчин хийлж ирэхгүй хэлж ирнэ гэдэг байгаа шүү дээ тийм. Бие дээр одоо харьяалах шинжүүд ализийн өгцөн байдаг. За тэгэл энэ амьсгалыг тайван болгож ижил зүрх хэмээн ажиллахаас биш ингээд уур хүрээд за интернетээс гар гэж хэлэх юм уу? Манайх нь гарах. Бүгдээрээ за тэгээд уур хүрээд ингээд бухимдаж явах үед хүний амьсгал яаж байгаа гэхээр түргсэж байгаа. Хүн ч одоо уурлах хараад амьсгал дээрдэж шууд цээж рүү урчдаг байхгүй хэвлийн мэлээр бүр байхгүй. Цээж рүү амьсгал ороод энэ хавийн эргэтнүүд ингээд бүгд халж байгаа ингээд гал шатаал. Тэгэхээр чин тэр шаталтан донд юу цус маш их халж ин гэсэн үг шүү дээ. Цус халж ин гэсэн. Тэгээ халсан цус чинь яах вэ та өөрсдөө бодоод үзтээ бүлгэнэн. За ялангуяа буруу олдтой байх юм бол нөгөө хүчилчлэлийн улмаас нөгөөх нь бүлэн том болж орж ирнэ.
Тэгэхээр ингээд бүлгэнж байгаа цус чинь зүрхэнд ямар ачааллыг өгөх вэ? Нөгөө хамгийн захын нарийн судас хүртэл цусыг шахах хэрэгтэй. Гэтэл энэ том бүлэн бол нарийн судас руу орохгүй шүү дээ. Ялангуяа нүдний үгийн нарийн судас, энэ доошо хөл рүү явж байгаа нарийн судаснууд, энэ тархины мэдрэлийн нарийн судаснууд, захын мэдрэлийн судаснууд руу ийм том болоод бүлгэнцэн нөгөө нэг уурлаж уцаарлсан нас чинь болоод ингээд том руу нүжигчсэн цус бол явахгүй. Махан биен дээр ингэж муудлыг хилдэг. Тэр нь бол мэдээшж уурлаж бухимдж байгаа чинь хурд бол маш их хурдсуур авж байгаа. Хурд ер нь нэг бол хүчтэй маш хэрэгж байгаа, гинт буруу эргэлтэнд орж байгаа, эсвэл гацж байгаа, эсвэл одоо өөрийнхөө эргэх ёстой замын рутыг өөрчилж байгаа шүү дээ, халиулж байгаа. Эсвэл гинт гасалтанд орно. Ягаад гэвэл хурд ч гэсэн хүч бэжиж эргэж байгаа шүү дээ. Ямар ч хүч байхгүй бол хурд эрэхгүй. За гэх мэт ийм нөхцөл байдал үндсэн шалтгаануудын улмаас нөгөө зүрхэнд чинь цусыг шахах чадахгүй байх. Хэцүү төвхтэй болох. Эсвэл доошоо шахчдсан байж хөл рүү буцаад хөлнөөс дээшээ цуглуулж ацрахад ингээд асуудал үүсэж байгаа маа. Тэгэхээр энэ бол нөгөө зүрхний үйл ажиллагаанд бол тэр чигээр хүндрэл авчирдаг аа. Тэгэхээр одоо бид нар бол нэлээд түлхүү мэддэг болсон шүү дээ. Сая ковидын үед бол тэр залуу хүний зүрх ингээд зогслоо, энэ залуу хүний зүрх зогслоо гэд. Ялангуяа ингээд ямар ч хөдөлгөөн хийхгүй байгаад байгаа хүнээс түрүүний хэлсэн хурдны гацалтууд орж ирнэ. Дандаа байшин дотор хоригдоод байхаар энэ наран саран одоо дэлхийн байгаль ээжийн эрчмүүдийг бас яаж авах юм? Эрчмийн энэ одоо өсгөлөнгүүд үүснэ. Эднэрийн дүнд одоо нөгөө зүрх чинь үйл ажиллагаа бүр удаашрсан ачаалал авч чадхаа болчдөг. Ямар ч төсвөр хатуужил гэж юм байха болчихоо. Одоо харахад бол нэг л сайхан 20-30 та сайхан залуу харагдчих болно. Гэтэл өөр нэг 5 кг-ын бариулахад л тэгэл өөрөө нураад унж байгаа та ялгаагүй. Тэгэхээр эсийн хувьд ийм өөрөө маш сул дорой болж хуурдаг. Тэгэхээр эс мэдээж хурдан суларж иж, эсийг одоо харьяалж байгаа эрчмүүд нь суларж иж, сүнсгэл суларж иж махан бие сулардаг. Тэгэхээр энэ дээр бол нэгэнт махан биений үйл ажиллагаа муудсан бол махан биеийг бол заавал бодно. Хоол, унд, арчилгаа, амьсгал, хөдөлгөөн одоо эмчилгээгээр тордно. Дээрээс нь заавал сүнсгэлийг тордно. Яа тэгэхээр сүнсгэл бие өвдөж, махан бие өвдөж байгаа учраас тэгэхээр аль алиныг барихгүй бол дан махан биеийг тордоод яваад хахад бас дийлдэггүй. Яа тэгэхээр буцаж ахидаг, өвчин дахиад идэг. Тэгэхээр тэр өвчнийг дахихгүй тулд юу дутаад байгаа энэ тэр эрчмийн төвшний хувьд заавал өгч явах ёстой. За тэгэхээр энэ сэтгэлийн сүрэг эрчмүүд энэ хүрдүүдийг нь гацаахаас гадна энэ цусны урсгалыг чинь тэр чигээр нь халаавал халаагаад өөрчлөөд ингээд явчихсан. Ялангуяа уур бухимдал одоо стресс хүрэхэд бол стресстгүй эргэтэн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ зүрхэн дээр стресс ороод ирэх юм бол зүрхний судсанд бүгд ингээд базна. Ингээд чангарна. Тийм. Тэгэхээр аль нэг газардаа ингээд чангарж байгаа юм чинь нөгөө газардаа тэлэлт үүсч таарна. Яг л цус чинь нийтээр нэг жигдэл хэмжээтэй бааш 5 бол 5 6 бол 6 литр. Тэгвэл аль нэг судсан дээр ингээд цүлхийж нөгөө нэг жигд ингээд судсаар урсах хэрэгтэй байсан цус чинь аль нэг газар ингээд шахагдчих юм бол нөгөө нэг газар ингээд цүлхийд үүсгэр болдог тийм. Энэ бол ингээд судсын цүлхэн үүсэх хамгийн том суурь. Хөвчлэн зүрх болоо дээшээ тарих руу үүсгээд байдаг. Тийм окей. Одоо гайгүй өстэй салаагүй өдтэй. За тэгэхээр одоо нөгөө зүрхний одоо хоёр талаас нь ярьж байгаа учраас за тэгээд нөгөө судал суугаад. Тэгээд зүрхний судал суугаад ярьж байхдаа бас ийшээ нэг ороо хэлчихээ даа тийм. Нөгөө нэг зүрх чинь хамгийн олон зүрхээр дамжиж орж ирж байгаа амин эрчмүүд бусад бүх эргэтний амин эрчмүүдийг илтгэж байгаа л гэж байна. Зүрх хэрвээ сулрах юм бол дагаад ингээд цаашаа дараагийн эргэтнүүд сулрна. Хамгийн аюултай юм. Ядаж л ингээд ерөнхий 5 сул эргэтний ярьчих. Яагадгүй зүрхний тэр сая ярьсан амин сүнсээр дамжаад бүх амин эрчмүүд эренгүүтээ зүрхэн дээр бууж эренгүүтээ бүх эдэрхт рүү тархааж байгаа штэ амин галан эрчмүүд галуудаа одоо цучлуудаа дөлүүдээ цогуудаа бүгдийг биеэр тарааж байгаа. Тэгэхээр нөгөө нэг тэртээ тэргүй байгалийн эрчмүүд байна уу байна. Дэлхийн лувшч байна уу байна. Дэлхийн цөмийн эрчим газар сайгүй байна. Нарны эрчмүүд газар сайгүй. Хэрвээ бид л нарандаа сайн алхах юм бол сарны цөмийн эрчмүүд газар сайгүй байгаа. Тэгэхээр энэ бүхэд байхад яагаад бидний одоо зүрх буюу бидний амин сүнс амин эрчмээрээ дутагдаад эхэлвэ те. Эсвэл зүрхэнд манд галан мах одоо галан эрчим дутагдаад эхэлвэ. Бид өөр яагаад галгүй дөлгүү болоод унаа. Зүрх яагаад ингээд одоо хатангаршаад гэдэг юм эсвэл хөөгд. За тэрэнд тэгэхээр ингэ товчхон тарь. За элэг хэдийгээр модон махадтай тийм үү. Гэхдээ одоо зүрхнээс дамжиж ирсэн амин сүнсээр дамжиж ирсэн амин эрчмүүд буюу Нептун хөхөр рентгенээр одоо юу элэгний амин одоо бүх эсийнхэн бөмбөхнүүд буюу амьд логшож байгаа. За уушиг адилхан хэдийгээр хийм махбодтой ч гэсэн адилхан галан махбодоор олон төрлийн хиймийн одоо элементийн нэглэгийн дунд үүссэн тэр илч гал дөл
гэдэг юм аа халалт гэдэг зүйлээр бас адилхан өөрийгөө тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа явуулах энгийн чадвартай болж байгаа бөгөөд уушгины олон эсүүд бүгд уушгины олон эсүүдийн бүх бөмбөхнүүд дотроо зүрхнүүд бүгдээрээ адилхан амьсгалж байгаа. За бүр усан махтай. Гэхдээ тэн дотор адилхан нөгөө хөхөр, Нептун, төмөр, Плутоны одоо гаргадаг тэр эрчмүүд, цөмийн эрчмүүд, галын эрчмүүд бүгдээрээ хэрэгтэй. За дэлүү адилхан шороо болохтой гисэн гэрнэ адилхан эмэн сүсээр дамжиж байгаа зүрхээр дамжин ирж байгаа рентген Францыг гэх мэт галан амин эрчмүүдээр тэтгэгдэж өөрийнх нь сүнсний одоо эд эрхтний эсүүд нь дотроо байгаа зүрхүүд нь лугшиж байгаа гэдгийг өрөөсөө мартаж болохгүй. Тийм учраас зүрх гэдэг эрхтэн судрах юм уу, өөрийн чинь галан мохот доройтох юм уу? Эсвэл зүрхийг гэмтэх, зүрхний хүрдүүдийг хаах, зүрхний эргэн тойрны эрчмийг хармуу эрчмээр бүрдүүлэх тохиолдол хүссэн хүсээгүй зүрхчин өвдөд ирэхтэн дараа нь цаашаа бусад эд эрхтэн өвдөж байгаа. Энийг бас бодох хэрэгтэй тий. За тэгээд ярив. Түрүү нэг маш олон сэтгэл хөдлөлийн одоо таагүй гэдэг юм уу? Хитээдсэн төлөв байдлууд нэг эдэрхтэн буюу галыг одоо зүрхийг гэмтэж байгаа гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг ингэ ярьчих. Хэрвээ нарны цөмийн эрчим, нарны цөмөөс ирж байгаа эрчмүүдийг бид нар авч чадахгүй сүүдэр дотор, харанхуй дотор амьдраад суугаад байвал нэг талаасаа уур уцаар ихтэй болно. Яагаад гэвэл сүнс чинь өөрөө эрчмээр дутаад өлсөөд эхэлж байна. Сүнс чинь өөрийнхөө одоо бид өөрөөсөө нэг сүү цагаан гэдэг одоо мах шөлөө идчихэж сая бид нар ажил хийх чадвартай тийм үү? Болж байгаа юм чинь нөгөө сүнс чинь бас ажиллаа хийх ёстой зүрхийг үргэлж лугшуулмаар байна. Элгийг хоол одоо тэр хорийн шүүмээр нь одоо юу гэдэг уушгийг амьсгалуулмаар байна. Бөөрийг одоо цэвэрлэгээний эрхтэнд ажлын хийх боломжийг олгомоор байна шүү дээ. Тэгэхээр нөгөө хийж чадахгүй мотор нь зохиод байна машиныхаар. Тийм учраас нөгөө нэг тэн дээр нэг уцаар ихтэй болно. Өөрөө дотроос чинь уцаарлаад эхэлнэ. Нэг талаасаа. Тэгээ уцаарлаад тэгэхээр нөгөө мэдээж уцаараа чинь цанд хармаа өрчмөл байгаа. Уцаарсан хүнээс олигтой үйлдэл гарахгүй шүү дээ. Ядчил сэтгэл нь тавгүй, нүд нь харцсан тавгүй, үг үйлдэл нь тавгүй болоод уннаа. Тэгэхээр нөгөө нэг ийм үед яг гэхээр энийг мэдлэл амархан урт амьсгалахад төвхтэй амьсгалж чадахгүй. Эсвэл гүн амьсгал авч чадхаа болчихдог. Хэрвээ мэдэх аргагүй. За надад нарны цөмийн эрчим дутаад байгаа юм байна. Миний галан мохот доройтоод байгаа юм байна мэдэх амархан. За сарны цөмийн эрчим дутах үед энд юу яах вэ? Наран дээр нэг жишээ нэмээ хэлчихье. Наран дээр бол одоо нөгөө энэ Швед гэдэг орн байна тийм. Нэлээд хойшоо байгаа. Европын хойшоо оршиж байгаа. Шведэд бол хараад дэлхий дээр нэг хүнд ноогдох сэтгэл зүйчээр дэлхийд хоёрт ордог орн. Маш их сэтгэл зүйч ихтэй. Тэгээ Шведэд бол яагаад тийм их сэтгэл зүйч байдаг вэ? Швед чинь нөгөө нарны нөгөө голдрол нь зарим тохиолдолд ерөөсөө нар жаргахгүй өглөө болчдөг. А зарим тохиолдолд ерөөсөө зарим өдрийн өвөлдөө ерөөсөө нөгөө юугүй байдаг. Нар хартдаггүй байсараад өдөр нь тусчдаг. Тэгээ нар гарах цаг нь маш богинохон байхгүй. Тэгэхээр нөгөө нар яаж хүнд нөлөөлтийг хэлэх гээд. Тэгэхээр Швед амиа хорлолтоор бас дэлхийд хоёрт ордог. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхлээрэ нарнаас хүн ингэж их хамааралтай байдаг нарны гэрлээс. Тэгээ нарны гэрлээ авч чадхаа болохоор хүний сэтгэл зүй тогтворгүй болдог. Тэгэхээр энэ сэтгэл зүйн энэ сөрөг төлөвүүдийг бас ингэж яаж энэ гариг ертөнцид биднэрт нөлөөллөө үзүүлээд энэ үүсэж байгаа гэдэг дээр энэ Швед бол ерөөсөн маш супер жишээ. Тэгэхээр нөгөө монголчуудад нэгдүгээр наран ингэрэг газар байрлж шүү дээ. Уг нь бол дорны зүг нөгөө талаараас бид нар маш их нүүдлийн аж ахуй буюу хэр хөдөө байгальтай их ойрхон байхын цаанч нь утга учир байгаад шүү дээ. Нараа шүтэж амьдрахын цаанч гэдэг юм те. За сарны цөмийн эрчим дутах үед мэдээж нөгөө хөрөлт явагдана. Угаасаа нэг галан эрчим дутаад эхэллээ шүү цаан чинь амин эрчим. Тэгэхээр ингээд энэ үед болохоор хүн юу яадаг? Ингээ хамраараа амьсгал авах гаргахад маш хэрэгтэй. Хамар ингээд дутуу одоо түрүүний хэлдгээр төдөн секунд бэкүнд гэж ярьдаг чинь энэ дэр гарч би яхаа тэрийг бас дэмжээл ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр сарны эрчим дутахлаар гэдгийг ярьж байгаа. Тэгээд тухайн хүнээс яах вэ гэхээр нэг айдлахын сарны эрчим дутцаа нөгөө сүнс чинь тавгууцаад эхэллээ. Өлдөөд эхэллээ. Шатах гэдэг бөхөх гээд байна. Уцсны цэнийг дуусгах гээд байна. Машин бензингөө болох гээд байна. Энэ махан би бензингөө төлшгөө болох гээд байна. Тэгэнгүүт тэр төгшөө гэдэг дэмэнд ингээд одоо тэртэй бүх ингээд хүний үйлдэл шиг тэртэй сангдаал тэр шагаал төгшөөгөө залхаад байгаа юм шиг тийм авируудтай болоод эхэлнэ хүн. За тэгвэл дэлхийн цөмийн эрчим дутах үед яах вэ? Мэдээж бас хөрөлт явагдана. Гэхдээ нөгөө нэг амьдралын замын амьсгалын замын хөндрөлүүд чинь бүр хүчтэй болно. Ерөөс хамраар амьсгал авах баг боломжгүй амьсгал авч чадахгүй. За ингээд бид нар ирээд хүмүүсийг шууд шалгадаг байхгүй. За амьсгалаах гэд хамраар амьсгал шүү гэхээр амьсгалж чадахгүй. Хамраар амьсгал гээл тэнгүүд жоох амьсгалахснаа амар амьсгал.
Гэхдээ хамраараа гарах чамд хамар чинь ингээд амьсгал зориултаа тэгжээж ингээд уушгины чинь ингээд хүчтэй төрч ингээд амьсгал мэсгэл ярихлаар жоохон гарах чад амд хөжрөнгөд гамаа ингээд. Ийм байхгүй бид нар энэ дэр ингэ шинжээд за энэ хүний цаана тийм шин чанарууд байна. Ийм одоо юу гэдэг авируд байна. Ийм сөрөг эрчмүүд байна. Ингэж хүрдүүд нь тэр эргэтэн дээр хаагдсан байна гэдэг чинь уншиж чаддаг. Уншилт гаргаж ирээд байгаа байхгүй юу? За тэгээд зөөрөөс нь хамар нь бөглөөтэй юм эсвэл хамраа ямар ч юмсгал авчих тэгвэл ингээл эхлэе шүү. Тэгэхээр энэгээрээ хүн өөрийгөө за би нарны эрчим дутаад байгаа юм байна. Би илүү нар салхинд бай. Юу гэдэг те наранд илүү алхаж өглөөдөө ч юм ороод ч юм эсвэл ил задгаа явж. Эсвэл сарны эрчим дутаараа би ингэж дэлхийн эрчим цөмийн эрчим дутаад байгаа юм байна. Би дэлхийтэйгээ ойрхон байж гэдгийм үү те. Иймэрхүү дүгнэлтээ өөрөө хийгээд явтал хин нэг хүнээр зөвлүүлээд эм тан уугаал одоо юу гэдэг лам бөөгөөр яваад одоо сэтгэл зүйчдэр одоо юу гэдэг хаана мэргэлдэг төлөвлөдөг хүнээр явах шаардлагагүй. Хүн өөрөөгөө ингээд хянаад явчих болно. Бид нар тэр хянах гэдэг зүйлийг жоохон мэдлэгтэй байгаад өгөөч гэдэг зүйлийг яриад байгаа байхгүй. Тийм их гүн мэдлэг хэрэггүй шүү хүмүүсээ. За тэгээд юу тэгээд би одоо нэг цаана бас нэг чухал юм яриа одоо ярихгүй бол болдгоо учраас. За нарны эрчмийн дутмагчлалын улмаас яг зүрх сугаар хатгаж өвднөө. Хүн зэрэг сэтгэлдээ маш их хорсол тээдэг болчихно. Зүвтэг болчдөг. Тэгээд нөгөө хорсол зүвхэд тэгээд хар муу үг үд эрчим гаргаад бодол тэгээд тахар чинь хар муу эрчмийн орон зайтай нөгөө сайхан нар сарны цөмийн буюу бүр цав цагаан эрчмийн орон зайтай өнгөт эрчмийн бүр цөмийн цөм төр солонгон эрчмүүдтэй холбогдчихсэн зүрх чинь зүрхний орон зайнууд чинь өөр эрчмүүд орж ирэх гэдэг чинь оронд нь холилдоо. Эсвэл тэнд хуралдаад эхэлнэ. Нөгөө авсан арай гэж авсан галан эрчмүүд чинь тэнд газ хувраал өөр чинь болоо хувирчаад байна. Уур уцаарын чинь түн. Тэгээ яахан нөгөө тэрэн босоо ороолон шүгүүд чи ороод ирнэ. Нарны эрчмийн дутмагчлалын улмаас. Сарны эрчмийн дутмагчлалын улмаас зүрхчин дээснэ. Тэгээ дандаа юм зэвүүцдэг, зандаг, тийм өөдгөө авиртай болоод хувирчин. Альбан зэтгэрч хүрээд ирнэ. Анд нөхөр чин болоод ирнэ. Яг бид усанд орохгүй бол би нэг ууцч бөөсч хагддаг шиг сүмсэн бидээ бид усанд оруулах хар муу эрчмүүд ихээр хураагаад байна шүү дээ. Тэгээ нэг хар муу эрчмээр чи хоолдог, хар муу эрчмийн орон зайд оршдог. Угаасаа тэр нөхдүүд байгаа зэрэгцэн уншиж байгаа. Дэлхийн эрчим дутамшна. Зүрхчин савлан салгана. Өсөрхөн 100 хонзон сан. Гэх мэтлэн юм сөрөг талраа хувирч байгаа байхгүй хүмүүс. Тийм учраас зүрхийн эрүүл байлгах гэдэг юм уу нар сар дэлхийн эрчмийг авдаг байх ямар хэрэгтэй гэж байна. Тэгээ энэ чинь нөгөө цаанаасаа хүрднүүд нь гацаад гэдэг юм бид өөрсдийнхээ төлөв байдлын улмаас эсвэл нар салхиндаа яахгүй одоо юу гэдэг дэлхийдээ гарахгүй ингээд нэг бөхсөн юм харанхуу гэдэг юм сүудэртэй гэдэг юм битүү бетонын хантай байшингууд дээр дороос өчнөө олон давхар хажуу талаасаа баруун зүүн хонос өчнөө олон давхар ийм байшин дотор ингээ амьдраад гэдэг юм амьдралынх нь бүх цаг хугацаа өнгөрөөд тахлаар чинь нарны цөмийн саяын түрүүний ярьсан олон химийн элементүүд цацраг туяа галбаагаараа нэвтэрч чадахгүй. Дэлхийнх нь нэвтэрч чадахгүй, сарных нь нэвтэрч чадахгүй болно. Ийм аюултай. Тэгээ өөрийгөө мөхөөж байгаа хэрэг. Тэгээ нь өөрийгөө хайрлахгүй байгаа хэрэг. Тийм учраас нүн хайраар бүгдийг имжлээ гэдэг нь өөртөө хайртай байхын тулд зөвхөндөө хайртай байхын тулд зөв амьдраач. Монгол зан заншлыг дээдлээд өгөөч. Байгальд хэлхээтэйгээр шүтэн барилгатайгаар хүн холбоотой гэдгээ мэдээд байгальтайгаа ойрхон амьдраад өгөөч. Та нар мэдчихэж байгаа шүү дээ цусланд гарлаа хөдөө гадаа явлаа. Яаж сэтгэл сэргэж ирдэг вэ? Хүүхдүүд яаж баясаж эрүүлждэг вэ? Эн чинь өөрөө уг нь хэлээд байгаа толин шүү дээ. Тийм биз дээ тий. За тиймэрхүү байна. За тэгээд өшөөж яах вэ? За тэгээд дахиад явчих. За тэгэнгүүт за ингээ 3 эрчим дутагдах тухай яриа. Тэгвэл эдгээр чинь бас хослоо дутагдаад эхэлнэ. Хослоо дутагдаад эхлэхийн талаар яриа. Хэрвээ нар сарны эрчим зэрэг дутагдаад эхэлвэл за дэлхийнх нь одоо пүст бай гэж бодъё. Нар сарны эрчим зэрэг дутагдаад эхлэх юм бол маш их бухимдалтай болно. Зүгээр хүн ухмээр санагдана. Яг бол тийм их эрчмийн дутагдлын оронд нөгөө галан эрчмийн чинь дутагдлын оронд хармуу эрчмийн орон зай ороод ирж штэ. Тэгэхээр тэр хармуу эрчмийн орон зайгаар чинь хар мэдээллүүд дамжина. Хар мэдээллүүд дамжина. Хар мэдээлэл хар эрчимдэр чинь нөгөө цаана нь хар эрчмийн эздүүд хүссэн хүсээгүй өөрөө чинь урих зангыг одоо өөрт чинь урих зангаа тавиад өөрөө чинь нэгэн анд нөхөр болоод тэрэн ад шулмас буг шүг дэв зүйлд бүгд холбогдол багтгүй. Тэг тэр бүгдээрээ одоо хүмээр санагддаг л болгоно. За нар дэлхийн эрчмүүд зэрэг дутагдах юм бол хүн хилэнтэй болно. Байж чадаал. Дүрс гэж оолцоод юм болгон дээр хойсгонсон. Тийм болно. Иргэн дөрнөгөө тасар татчих гад юу болчиход байгаа юм бэ? Мөкэ бог шүг гэх мэтлэн төрлүүд ороод ирнэ. Сарын одоо сар дэлхийн хоёрын эрчим тийм үү хамтаараа дутах юм бол хөмхийгөө зугаал хөмсгөн зангидаатай хөмхийн зуулцтай.
Ингээл хүчээр ингээд бие барьж ятсан гэл. Сачийг өрөх юм бол одоо эргэн тойрныхаа бүгдийг барьж аваад балбачгаар энэ дэлхийн хорвоо ертөнцийг хөмрөөчгөр тийм авируд гарна. Чөтгөр шулмсын хорлолд амархан өртөн. За тэгээ бүх гал зэрэг тутах юм бол нар сар цөмийн ирчим бүх зүгтэх юм бол шууд үхээр үхтэл зүгээр шууд гөлгийсэн. Голтой төдий. Сэтгэл готрлын маш гүн төлөвт орох байхгүй. Ийм л аюултай. Тэр зэтгэр буг зүлд бөг гэх мэт нөхдүүд урагтын шүү. Ороод юм бид чинь эзэгнээс суучин. Тэгээд зүрхийг чинь шууд юмсалын тас хаагаад байхгүй. Амин эрчимд холбоо тасрын шүү дээ. Ингээл хөтөл болж байгаа. Тийм учраас болохгүй хүмүүсээ. За нарны цөмийн эрчмийг би таавар яг хөө зүрхний нөөник доод угаар авж ийн гэж ярьж байгаа ч гэсэн шууд зүрхээрээ авахгүй. Хүүсээр юугаар авна? Хүүсээрээ дамжуулж авна. Хүүс гэдэг эрхтнэрээ дамжуулаад дээшээ өгсөө зүрхний уг руу орж байгаа байхгүй. Сарны цөмийн эрчмийг бид өрцөөрөө дамжуулж авна. Тэгээ өрцөөрөө дамжаад зүрхний толгой руу очиж байгаа. Зүрхний дээд хэсэг рүү очиж байгаа. За дэлхийн цөмийн эрчмийг бид аюул хайгаараа дамжиж авч байгаа. Тэгээ тэр нь зүрхний бүслүүр буюу нөгөө уушгины вен артерийнхаа тэр эргэлт тойрог руу орчиж байгаа. Ийм тэгэхээр нөгөө зүрхний өвчин чинь цаана юу гэж байна? Хүүсний өвчин, өрцний өвчин, аюулхаан өвчин дагалдана. Тэгээ аюулхаагаар дээшээ өгснө. Өцөөрөө дээшээ доошоо ингээд өгс тархан хүүсээрээ бүх бие рүү тарах нь штэ. Ингиж бэжэж уг нь энэ бүх одоо эд эргэтэн чинь өөрөө амьтаа оршоод байгаа. Халуун дулаан эрчим буюу нөгөө биеийн 30 хэдэн хэмжин байгаад байгаа штэ. Уг нь тэгээд дээшээ явлаа нөгөө борох юу дээшээ өгстөө явлаа борхцоо бужирхаагаар дамжаад борхцоо бужирхаагаас их тарих руугаа дагаад их тарихаасаа доошоо бугаад бүх эргэтнийгаа удирдах тийм механизм гэдэг юм уу тийм холбоос үүсэж байгаа. Иймэрхүү зүйл байдаг. Бэлэг ертөнцийн цаана. Тэ? За. Тэгэхээр одоо бэлэг ертөнцөөс ингэж нөлөөлж байна. Тэгэхээр махан бие дээр бол одоо эн чинь шууд нөгөө сэтгэлтэй холбогдоод явчихж байгаа шүү дээ. За тэгэнгүүт нөгөө стресс, нөгөө бухимдал, нөгөө гомдол, за нөгөө янз янзын зүйлүүд сэтгэлийн докторгүй төлөв байдлаар ороод ирэхээр одоо махан биеийн дээр юу болох хэвээр юм гэхээр эрчмийн зарцуулалт явж эхэлдэг. Бид нар яах гэж хоол иддэг, яах гэж амьсгалдаг, яах гэж амардын эрчим хүч авах гэдэг. Тэгэхээр энэ эрчим хүч авах гэдгийг одоо гол зорилго нь бол эд эсээ амьд байлгахын тулд бүх эд эсэд хэвийн ажиллах нь эрчим хүч хэрэгтэй. За гэтэл одоо бид нэр бүх зүйлд бид нэр эрчим хүчээрээ төлбөр төлж одоо хийгддэг энэ махан бие дээр. Зүгээр нэг хажуугаар зөрөөд өнгөрсөн машиныг хараад хар өнгөтэй байна гэж харахад хүртэл та тэр өнгийг ялгаж авч байгаа чинь та тэр өнгийг ялгах хэмжээний чадaltaй эрчимтэй байгаа учраас эрчмийн зарцуулалтаа хийгээд өнгийг хүлээж авч байна. За хажуугаар нь энэ температурын хэмнэлийн өөрчлөлтүүд тий халуун хүтэн болж байгаа. Таны бие ч өөрөө тохируулаад нэг халуун байхад өөрийгөө хөргөөд хүтэн байхад өөрийгөө дотроос нь халаагаа явж байгаа шүү дээ. Энэ болгон бас эрчмүүд. Эрчимтэй учраас та энэ зохицуулгыг хийгээд байгаа. Хэрвээ эрчим байхгүй байсан бол энэ зохицуулгыг хийж чаддаггүй. Буюу хүтэн газар очлоо амархан бие халаад дийлдэггүй. Халуун газар байлаа амархан бие хөргөж дийлдэггүй. Ягаад гэвэл энийг хөргөх танд нөөц эрчим хүч байхгүй байгаа юм. За тэгэхээр бүх зүйл ингэж эрчмийн оролцоотой явагдана. Танд бол эрчим маш их хэрэгтэй. Яагаад гэвэл та бол хэрэглэгч байхгүй юу? Тэгээд бүх юмд эрчмээ зардаг. Бүх юм зардаг. За стрессийн үед юу болж юм гэхээр за хүн жоохон бухимдаад эхэллээ. За ялангуяа нөгөөх нь хамаатан садан ажил хэргийн одоо бухимдал байсан бол хүний наран сүлжээ хүр тавиар хүртээ гацаагаад гинтэйгээд одоо элэг мэлгээ халаагаад стресс явж болно. Гэтэл яг ойр дотны одоо нөгөө үр хүүхэд яг аав ээжтэй эхнэр нөхөртэй холбоотой болоод ирэхээр зүрхөө илүү холбоос нь орж ирдэг. Тэгэхээр энэ дээр зүрхний хүрдийг гацаахаас гадна нөгөө стресс чинь цусан дотор та стрессийг биеэрээ мэдэрж байгаа шүү дээ. Хүн стресс гэдэг үгэн дээр реакцлж байгаа биш шүү дээ. Яг биеэр чинь тухгүй мэдрэмж одоо эргэж байгаа. Давчтаад, бухимдаад хамгийн хэмжээ хэлж байгаа. За энэ үед яаж байгаа юм гэхээр нэгдүгээр цусан дотор ямар урвал явдаг юм гэхээр яг стресс ороод ирэхэд стресс бол тэр чигээрээ энэ цусан дотор байгаа шин тэжээлийг шатаагч тийм машин. Яг эсүүд рүү ч очих гэж байгаа тэжээлийг замаас нь зүгээр л хуйхлаад аваа явчихж байгаа. Тэгэхээр тэр эс цаанаа өлсөж таарна шүү дээ. Тийм учраас стрессийн дараа та маш их ядраад байгаа. Яагаад тэр эсүүдэд чинь хоол очоогүй байна. Очоогүй учраас эс чинь тэр яг хамаг хүчээ гаргаад шатаагаад өөрийгөө дуусны дараа та тэгж их ядраад байгаа. Эсийн хоолыг булаацсан байна. За нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь яг энэ стрессийн урвал явж байгаа үед ямар ч урвал энэ махан бие дотор үнэгүй явагддаггүй. Тэгэхээр стресс хамгийн их арчилдаг элемент юу гэхээр кальц, магний, калий, манган, цайр гэх мэт үндсэн хэдэн эрчүүд бол ингээд стрессийг чинь намжааж дарахын тулд бүгд нөөцөөс авч зарцуулагддаг. Тийм учраас одоо маш олон эрдэмтдийн хийсэн судалгаан дээрээс ч тэр стрессийн дараа стресстэй байнгын бухимддаг хүмүүс
маш их ясны сэргэлжилтэй болоод байна. Байнгын бухимддаг хүмүүс энэ тэнд судасны маш их асуудалтай болоод байна. Байнгын стрессэж бухимддаг хүмүүс энэ тэнд одоо цул эрхтний өвчлөлүүд, гэмтлүүд ихээр орж ирээд байна. Эн чинь бол ингээд одоо бол тодорхой хэмжээгээр 10, 20, 30, 40, 50 жил судлагдсан сэдв шүү дээ. Тэр стресс ийм нөлөөтэй учраас л яагаад стресстэй байгаагаа эхлээд ойлгохоо. Дараа нь аль болох ухаарах боломж байх юм бол энийг ухааратхаа. Тэгээд дээрэс нь сүнсэн бие хүрдэн биен дээр гэмтлүүд ороод ирсэн байгаа бол боломжтой бол энийг асуулчгаа. Тэгээд нэг хоол унд агаар амьсгал энэ байгаль дэлхийд нэг харьцах хандах арга ухаан олоод амьдратгаа л гэж бид нэр зөвлөд байгаа. Тэгэхээр энэ зүрхийг гэмтээдэг энэ маш олон хүчин зүйл дотроос одоо манай монголчуудын хувьд түгээмэл дийлэнх байгаа нь зүрхний халастрын асуудал гэдэг. Зүрхний титэм судасны өөхчлөлт дотор өөх гэсэн. Судас дотроо өөхөлж байгаа зүрхний титэм судасан дээр ч маш их өөхлөл орж ирж байгаа. За зүрх бол өөрөө баяр баясгалан хайраар тэжээгддэг эрхтэн, хайрын зориулагдсан эрхтэн уулна. Гэтэл ямар ч тэр хайрын одоо үүсгэж өгөхгүй, хайрыг үүсгэхээс татгалзаж гин. Өршөөл уурчил үзүүлэхээс татгалзаж гин. Баяр баясгалантай байх замыг сонгохгүй байна. Тэгээ оронд нь маш их бухимдал, санаашрал, санаа зовлт, түгшүүрүүд айцсуудаар энэ зүрхний орон зайг булчаар энэ эрхтэн өөрөөгөө цэвэрлэх боломжгүй болчихдог. Уул нь бүх эрхтэн чи өөрийгөө цэвэрлэх тогтолцоотой шүү дээ. Тэгээ ингээд боломжгүй болчиход байгаа юм. Эдгээр бол нэг ясандаа таны үйлдвэрлэдэг байгаа сэтгэлийн сөрөг эрчмүүд чинь тухайн эрхтнийг яг амьдаар нь саажуулж байгаа. Одоо нэг хин нэгэн хүүхдийн та хүүхдийнхаа дургуй хүргэх юм бол хүүхд чинь нэг хэсэг зөрүүлэлт юм уу эсвэл цаашаараа суучдаг юм уу нэг авир гаргана шүү дээ. Зүрхний үдэг тийм болцсон байна л гэсэн. Үгийг чинь сонсомооргүй байна, хүсэхгүй байна. Тэгэхээр ийм байдлаар бол бид нэр л өөрсдөө янз бүрийн талаас нь авчиж хийгээд байна да. За тэгэхээр түрүүний эрчим талаас захаа сайхан тайлбараа. За тэгэхээр нэг зүрхийг ангаар гаргадаг ярий тий одоо. Түрүүхэн яриа зүрх өөрөө нэг хайрын зориулагдсан шүү. Ерөөсөө зүрх чинь уучлах, өршөөх, хайрлах, инрэх, нэгүүлсэх, инхрийлэх гэх мэт тийм зүйл зориулагдсан. Хүн бид чинь өөрсдөө тийм одоо хайрын бүтээгдэхүүн шүү дээ. Уг нь бол тэгээд хайрын бүтээгдэхүүн болоод ихтлэхийг хайрлаарэ гэд явуулчихсан. Хайрын элчнэр юм байгаа уг нь. За тэгээд нэгэнтээ нөгөө нь одоо юу гэдэг тийм өвчтэй болцсон, тийм төлөвт орчихсон гэдэг юм. Амьдралын асуудал, ах мөнгөний асуудал, одоо үр хүүхдийн асуудал, өөрсдөө уг нь бол асуудлуудаа дандаа өөрсдөө тарьсан байдаг хүн бид. За тийм болчихжээ. Тийм бол яах юм бэ? Тэгэхээр бидний зүгээс юу хийдгийг тайлбарлах гэдэг тийм үү? За эхлээд нөгөө түрүүний миний ярьсан олон хар сүнсүүдийг зайлуулна. Холбоосуудын зайлуулна, урх цангуудын зай авна. Тэр нөхдүүдийг хайж олж биеэс нь хөөж гаргана. Эсвэл одоо хүрдэн дээр байл хүрднээс нь авч холбоодуулна. Сүнсгэл биеийн эрчмийн төвшөнд байх юм эрчмийн бие салгана. Эсвэл одоо урагдах гад зангадах гад одоо уур хувиа тавиад ингээд оосрлоод гинжлээд явж байгаа бол тэдрийг төлөв одоо далд хумсрын төлөвтэй байгаа гэж ярьдаг. Энэ удаад бол далд хумсрын уган сүмсэн бид нар байгаа эрчмийн бид нар байгаа мэдээллүүдээ хэлээд байгаа байхгүй. Тэрлөг хурц тэмдэрч чадахгүй болохоор далд гэж нэрлэжээд байгаа шүү дээ. Тэгээд тийм зүйл байгаагаа мэдэрч чадахгүй болохоор хумсралхгүй байна гэдэг далд хумсраг яриад байгаа. Гэхдээ тэр чинь нөгөө хармуу сүнс хармуу үйлдэл үг үйлдэл бодол зэрэгс чинь бий болчиход байгаа санаа зэрэгс чинь. Тэгэхээр нөө анхдагч болоод дагалдах бүх мэдээллүүдийг устгаж өгдөг. Хавсаар устгадаг, эсвэл төвлөрлөөр устгадаг, эсвэл шууд шигийн төлөөр устгаа хийчихдэг. Болно тэр устгаа хийчих болно. Цэвэрлээд угаагаа хийчих боломжтой. Тэгээд ингээд зөвхөн орхихгүй. Яагаад тийм байдлаар үүссэн юм бэ гэдгийг тайлбарлаж байгаа. Хүүхэд наснаас байна уу, өнгөрсөн амьдралаас байна уу, эхийн ургаас байна уу. Тэгээд дараа нь одоо амьдралын навцад хэдэн нас үрдэг. Тэр хооронд одоо ямар энэ зүрхийг гэмтэх гэдэг юм уу, зүрхний орон зай хүрдүүдийг хаах боох, зүрхийг нэг стресс, депресд оруулах. Тэр одоо түрүүний шалтгаанаа ярьчлаа штэ. Нар сар байгалийн эрчмүүд дутсан тодорхой. Гэхдээ хүн өөрөө дутаагүй байхад хүн өөрөө авираас гаргасан бас байдаг штэ. Тэгэхээр тэдний нэг шалтгаануудыг хэлж өгчөөд шалтгаанаа арилгах одоо тэр боломжийг нь олуулна. Ийм шалтгаантай байна. Ингэж битгий байгаарай. Одоо юу гэдгийг битгий ууралж байгаарай гэдэг чинь бол наацх хаттай хүүхэд байхын тараамуудыг хэлжлээ. За одоо юу гэдгийг амьдралын хэв маягийн буруу гэлчлээ, хоол хүнснийх нь буруу гэлчлээ тийм үү? Ажил төрөлгийн тэр одоо ахуй орчны нөхцөл байдлуудыг таниулаад өгчлөө. Гэрийн зүгээс болжээ. Одоо хамт олонны зүгээс болжээ. Өөрөө чинь зүгээс болжээ. Үр хүүхдийн чинь зүгээс болжээ. Мөнгө санхүүгийн зүгээс болжээ. Өөрөө чинь буруу шийдвэр мурнаас болжээ. Эсвэл өөрөө чинь одоо тийм зан авираас буруу зан муу зан авираас болчихжээ гэж таниулаад. Тэгээд тэрийг хориглоорой гэж хэлээд өгч. Ингэж хэлсэн. Тэгээд дараа нь яг бид нар
тэр явцдаа бид нар зүрхний галан хүрдүүдийг заснаа. Нөгөө яагаад тэр хаана одоо зүрхэн дээр чи асар олон ирчмүүд байгаа. Асар олон хүрдүүд байгаа. Асар олон хүрдүүд ч бүр маш олон хүрдүүд. Зүрхний хүрдгээд ганцхан хүрд ярихгүй одоо та нар сонслоо штэ. Зүрхний хүрдгээд бид нар аюулхан хүрдийг ярих нь, өрсний хүрдийг ярих нь, өвчүүний хүрдийг ярих нь, хүйсний хүрдийг ярих нь, зүрхнийхөө өөрийнх нь хүрдүүдийг ярих нь, борцоо булчирхаан хүрдийг ярих нь, гипоталамусын хүрдийг ярих нь, их тархины хүрдүүдийг ярих нь байна. Ийм олон хүрд явагдана. Доошоо хөл рүү ингээд бас яригдана. Гэх мэтлээ ингээд олон хүрдүүдээ бид нар засаж эхэлнэ. Шилтгаануудын арилгаад тэгээд хүрдийг хэвэн болгох үйлдэлтэй нүн амьсгалын засаглыг завхар хийлгүүлээд ивлэгтэй хамт ингэж явж байгаад бочин шөрмсөөр нэвчсэн байгаа штэ нөгөө нэг булчингийн чангалын булчингийн судрал түрүү ярьлаа штэ нөгөө зүрхний булчин судрал гэх мэтлээ эсвэл хавлагнууд дутуу хаагдах гэдэг юм нэгдэг энэ эсвэл одоо тэр сайн дөр зүрхийг тэжээгч тэр титэм судснуудыг үйл ажиллагаа нарийнслан энэ бүгдийг чинь нөгөө бас давхар амьсгалтайгаар хамт нэг одоо юу гэдэг далд байгаа хэрэгтүүдийг амьсгалаар ил байгаа хэрэгтүүдийг илгээр хэрэгтэй. Ингээд хийж явах хэрэгтэй. Тэгээд юу яа нэгэнтээ зүрх маш ихээр цоорцоон. За ингээд би одоо харъя л да ингээд байшин гэхэд энд тоосгон цонхон хаалга үүдэн байхгүй. Бид нар буцаагаад өрөө тийм болгоо штэ. Тэр шиг нөгөө зүрх чинь өөрөө тийм сарантай болцсон байгаа. Симхип болцсон байгаа. Сүнсгэлийнхаа төвшөнд ч махан биенийхээ төвшөнд. Тэгэхээр бид нар сүнснийхээ төвшнийг эмчлэх тухай би эрчмээ яриад байгаа шүү дээ. Тийм учраас нөгөө яах вэ гэхээр юу яа хөх галаар хөх цацрагаар заслын зүрх сүнсний зүрхний эдэрхтнийг бүрэн бүтэн болгоно. Хөх эрчим угаасаа заслын эрчим байдаг. За тэнгууд дараа зүрхэнд одоо дутуу байгаа. Тэр онгорхоо цоорхоо дотор бөглөх тэр эрчмүүдийг дүүргэж өгнө. Галан эрчмүүдийг ойр орон зайнуудаас буулгаж холбож өгдөг. Тэгээд мөн зүрхнийхөө өөрийн эдэрхтэн эрчмээ хэрхэн одоо хүлээж авах чадвартай болгохын тулд нөгөө амьсгал хөдөлгөөн, ёо, үг, иллэг одоо гэдэг нь тий үйлдэлүүд хөдөлгөөнд хийж хаашаа бүжиг биелгээ тэгжээж явна шүү. Тэгээд дараа нь зүрхний нөн шимийг нөхөв аргуудаа амин хүчлүүдээр нөхөв, эрцүүдээр нөхөв. Тэр аргуудаа яв. Гэх мэт тэгээд яг манай одоо ерөнхийд бидний өвгдөөцийн бас хэрэгэлдэг энгийн аргуудаас хэлжүүд өглөөдөө нэг 50 г шим уулах сайн байд юм билээ 50 хүртэлх грамм шиг хүнийхээ ерөнхий төлөвөөс болно. Тэгээ малын зүрх идэгсэн байх. Эсвэл нэрсэн буй нэрмэл ус ууж байгаа. Эсвэл халуун гашаанд орж байгаа. Гэх мэтлэр буцаагаад нөгөө нэг яаралтай одоо сэргэх тийм мэтлгүүд явах юм билээ. За тэгээ энгийн төвшөндөө бид юу зөвлөдөг вэ гэхээр нарны одоо жишээлбэл нарны цөмийн эрчмийг авахын тулд нарны залбирал сайн. Нарны залбирал хий. Наранд зогсож байгаад манай хайхан өргөн дээр бол тийм мэтлэгүүд явдаг. Сарны мөргөл хий. Тэгээд түүдэг галын одоо дуул гэдэг нь түүдэг гал бадраачаад тэндээс галан эрчмүүдийг бидээ шингээж ав. Бүжиглэж, дуулж, баясаж, цэнгэж, эмийг сайхан магтаж, хайрын эрчмүүдээр өөрийгөө дүүргэнэ. За ингэж ав. За тэгэнгүүт бас бид нар өгөн эмчилгээ хийдэг. Тэгэхэд өгөн эмчилгээгээр яах вэ? Өөрөөр хэлбэл эрчмийг бидээ тогтоох гэдэг байнга энэ эрчмийг дутагдлыг өөрөөсөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Үргэлж ингээ хайр инхрэл гаргаж чадахгүй байгаа бол тийм үү? Эсвэл чадчихсан ч яах вэ? Ингээ оролдоод эхэлж явах явцдаа нарны цөмийн эрчмийг өөрийнхөө биеэр сүлэлдүүлдэг байхын тулд нар гэдэг үгийг хэл сурах хэрэгтэй. Нар гэдэг үг хэлэхэд өөрөө хэрвээ та нар амин чанарын төвшөнд хэлж чадах юм бол шууд нарны цөм рүү шууд холбоос үүсэж байгаа. Зүрхнээс нарны цөм шууд нэвт холбоос үүснэ. Тэгэхээр тэр нэвт холбоос үүсэх боломжийг олгоод нар гэж үнэхээр сэтгэлийнхаа үнээс хэлж чадах юм бол нарны эрчим өөрөө л нөхөдөд бэрвч орж ирнэ. Өгөн эмчилгээ гэж нэг хэлээд монголчууд ингэж хэлдэг байсан. Яг бол монгол үг болгон өөрөө амьтаа шүү дээ. Амьтаа гэдэг чинь үгүй. Амин оршихуурууд нь шууд холбогдоод тэндээс амин эрчмийг шууд өөртөө татчих авах боломжийг олгож байгаа гэсэн. Өөрөөр тэр амин оршихуун эрчмийг судал сувгуудтай холбоод амины эцдүүдтэй холбоод өгчлөө. Одоо тэгэх юм бол хичээж амин сүнс чинь яг амин эрчмээр дутахгүй болж байгаа байхгүй. Холбоос нь үүссэн. Холбоосууд нь яг тасарсан байж, биеэр чинь тасарсан байж, сүнсээр чинь тасарсан байж, энэ орон зайгаар тасарсан байж. Тэрийг нөхөхийн тулд бүтэн болгохын тулд судал сувгийг хэм болгохын тулд хэлсээр байгаад амин чанарт нь тултал хэсээр аваад нөхөд авчих болно. За сарны цэм эрчмийг өөртөө нөхөхийн тулд тэнгис гэдэг үг амин чанарын төвшөнд хэлнэ. Сарны амин эрчмүүд, цэмийн эрчмүүд манай тэнгисүүдэд илүү байгаа. Илүү нэг тэнгисээс тэр сарны амин одоо цөмийн эрчмүүдтэй буюу цөмийг хамгаалагч өвгдийн гэдэг юм амин оршихуун орон зай байна. За тэгэхээр тэнгис гэдэг үгийг хэлнэ. Тэгжээ сарны эрчмийг хүртэж шингэн. За дэлхийн цөмийн эрчмийг болохоор цөл гэдэг үгээр хэлнэ. Яагтгүй цөл дэлхийд дээр байгаа энэ олон цөлүүд болохоор бүгдээр нарны эрчмийг нөөцлөдөг нөөцлөр.
Тэгээд тэндээсээ нарны цөмийн эрчмийг нөөцлөж дэлхийн цөм рүү үргэлж өгч дэлхийн цөмийг одоо цөмийн эрчмээр тасрахгүй байлгах зорилгоор энэ олон цөлүүд орж байна. Тэр цөл гэдэг үгт нь хүссэн хүсээгүй нөгөө дэлхийн цөмийн амин эрчмэд орж байгаа учраас дэлхийн цөмийн амин эрчмэд холбоод цөл гэж хэлэх хэрэгтэй байхгүй юу? Гэх мэтлээ иймэрхүү байдлаар явчих болно. Энэ бол маш хэцүү юм аа, боломжгүй юм аа гэдэг зүйл биш шүү дээ. Ганцхан чин сэтгэлээсээ хэлж сурах хэрэгтэй. Утга учирыг таниулаад өглөөдгөл утга учирыг таньсан бол хэрэгжүүлчих. Энгийн шүү. Заавал ийм угаад гэдэг юм заавал ингээд зовоод шаналаад эсвэл уурж уцаарсараад өөрийгөө шатаагаад гүйлэх биш. Эсвэл одоо гутарч гунсаар хагаад амин хорлох дээр тулах гэдэг юм. Амин сүнсээ өөрөөсөө одуулах дээр тулах хэрэггүй шүү дээ. Энгийн байхгүй манайхаа. Тэгсээр байлж аяндаа нөгөө хайр гэдэг зүйл өөр чинь ундраад эхэлдэг болно. Нөгөө сөрөг мэдээлэлүүд байхгүй болоо бухимдал үүсэх шалтгаанууд байхгүй болоо зүрх чинь өөрөө галан эрчим амин эрчмээр тэтгэгдээд ирлээ. Бүх бие махбод чинь амин эрчим галан эрчмээр тэтгэглээ. Гал дүлтэй амьдралын баяр жаргалтай ингээд тийм болоод эхэллээ. Тэгэх юм бол хинт гомдох юм, хэнийг үзнэ ядах юм, хэнийг зүгэх юм бэ? Тэгэл бие махбод шиг ирвэл насны туршдаа ирүүл явах боломжтой. За тийм ээ. Тэгээд нэг юм хэлэхэд нөгөө тийм нарны цөмийн эрчим дутагдсан шинжид одоо яаж илэрх вэ гэхээр нэг талаасаа хүмүүс их хорхирдог болдог. Нөгөө талаасаа яг нөгөө сая тэгж шүү дээ зүрхний булчин сулрах гэдэг. Энэ хавлах дутуу хаагдах нэгдэх аль талын хавлах дутуу хаагдаж нэгдэж байна гэдэг чинь нөгөө түрүүний миний ярьсан нарны эрчмийн урсгал тал байна уу? Бэлгийн эрчмийн сарны эрчмийн буюу янгийн эрчмийн судрал тал байна уу? Эсвэл дэлхийн одоо гэдгээс амар дугуй таньчих маш амархан боломжтой. Гэхдээ заавал тэрийг таниад явах шаардлагагүй. Зүгээр нар сартаагаа л ойрхон байсан. Дэлхийн цөмтэйгээ ойрхон байна. Гэтэл болчих واخгүй юу? Яг тэгэхээр одоо зүрхний хувьд бол түрүүн хэлсэн зүрх бол нэг хэд хэдэн том зангилаануудтай. Одоо тэрний хамгийн том зангилаа зүрхний ингээд энэ цохилтыг олгож яадаг AB зангилаа гэж зангилаа байж байгаа. Энэ бол одоо зүрхний хэмнэлтэр чинь яг зөвхөн энэ зангилаа бас харьяалтай биш л өөр хэд хэдэн зангилаа орж ирнэ. Ингээд цусны урсгалыг хэвийн нэг одоо минутанд 70 удаа, 65 удаа, 60 удаа ингээд цохилуулаад байж байгаа. Одоо хавхлаг нэгдэж чинь гэсэн үг. Тэгэхээр түрүүн хэлсэн энэ хавхлаг нэг бол нэгдэх, нэг бол энэ хавхлаг саачж байгаа шүү дээ. Дутуу хаагдаад байгаа. Энэ хавхлагаар энэ бол яг зүрх хэвийн үйл ажиллагаа явуулж байхад та хөндлөнгөөс сэтгэлийн маш огцом сөрөг хөдлөлийг бүх биеэрээ мэдэрснээс улбаатай ингэж үүсдэг. Гинт огцом айх. Эсвэл бол маш ихээр үзэн ядах. Эсвэл зүгээр л голдоо ортол гомдох энэ төр гэдэг нь бол эцсийн нүндээ хэвийн ажиллаж байгаа зүрхийн нөгөө хэвийн ажиллаж байгаа онгоогоод нэгдэх хэвээр хавхлагыг шууд саажуулж байгаа байхгүй. Ягаад тийшээ очиж ирсэн тижээлийг замаас нь тасалж сэтгэлийнхаа сөрөг эрчмийг үйлдвэрлэхэд зарцуулжээ гэсэн үг. За ийм процессор явдаг учраас одоо амаар авж байгаа, амсгалаар авж байгаа энэ бүх шимүүдийг, хоолуудыг замаас нь шууд хулгайлж аваад хэрэгсээгүй сэтгэлийн сөрөг эрчим зарцуулаад ингээд насыг барах юм уу? Эсвэл энийг хоолыг өгөөд хэвийн артуулах боломжоор хангах юм уу? Хүний өөрийн сонголт шүү тамины. Хүний өөрийнхөө сонголт. Тэгэхээр яг үнэндээ та стресс чинь одоо хин нэгэн хүн миний дургуй хүрэглээ, миний бухимдлыг төрүүллээ, миний гомдлыг намайг гомдоолоо гэд ингээд сууж гинэ гэдэг нь эцсийн нүндээ одоо болтол тийшээгээ хоол хүнснээс өгсөн эрчмээ явуулж яана л гэсэн. Явуулж гинсэн. Яагаад тэгэхээр багш нэг хичээлээ хэлсэндээ энэ дэлхий дээр нэг ч зүйл үнгүй уруулан явагддаггүй. Ялангуяа бидний махан бедэр сэтгэл бедэр сүнсгэлэх болоод хүрдэн дээр дан эрчмээр тооцоо хийгддэг. Энэ эрчим хаанаас гарсан юм? Хоолноосоо авсан шүү дээ бид нар. Нойрноосоо авсан, амьсгалаасаа авсан, сүнсгэл нар сар оддоос авсан. Тэгээ ийм их олон зүйлийг арай хийж аваад эргээд энэ сэтгэлийн сөрөг эрчим болгоод гаргана гэдэг нь бол өөрөө маш хайрын юм байхгүй. Тэгэхээр одоо хоол талаасаа бол жишээл зүрхний өвчнийг энэ зүрхэн цайн одоо янз бүрийн ургамлуудыг одоо хандалж уудаг, цай байдлаар хэрэгэлдэг, хоол ундандаа зүрхээ тэтгий гэх юм бол зүрхний хит их ачаал авдаг цагаар хүнд хоол идэхгүй байдаг энэ төргээд одоо монголчуудын ахуйн амьдралдаа хөвшөжөд ирсэн зөндөө сайхан юунууд байна шүү дээ. Дадлууд байна. Тэгээ зүрхэн дээр хамгийн чухал юм зүрх бол энэ хүний хөлний энэ шагаа энэ шилэгтэй маш холбоотой ажилладаг учраас яг л энэ шилэг бол зүрхний цусыг дээш шахахад тусалдаг. Тэгэхээр шилб суларж ирээсээ болохгүй. Тэгэхээр алхах хөдөлгөөн бол зайлшгүй зүрхэнд хэрэгтэй. Гэхдээ энэ байшин дотор биш. Аль болох гадаа агаарт байгальд энэ хүчил төрөгчтэй орчинд алхаж зүрх бол тэндээс шимээ авч чадна. Агаараар дамжуулаад
Нэг юм хэлээдгийг. Ярьж. Манайхан шеэрлээд өгөөрэй олон хүнд хүрмээр байна. Нэг шеэрлсний цаана та бүхэн ч гэсэн энэ лайвыг нэг бидэнтэй хамт хийж байгаатай адилхан боён болж байгаа. Олон хүний зүрхний өвчнөөс магадгүй салгах тийм одоо нөхцөлийг та бүхэн манд бүрдүүлж ач буян гэдэг юм хувь шиг гэдэг зүйл нь адилхан та нартай хамт игнэ л гэдгийг ойлгоорой. Дээрээс нь тэгээд одоо шил зүрхний өвчний үед хамгийн түрүүнд амьсгал өөрчлөгддөг гэдээ бид нар хичээлийн тайлбарынхаа эхэнд нь хэлсэн. Тэгээ нэгд одоо өөрийнхөө амьсгалыг хэмжээд үз. Минутанд хэдэн удаа ороо гараад байна. Нэг удаа орж гарахдаа хэдэн секунд байгаад. Тэр нь хэвэн байна уу, хэвэн биш байна уу? Эсвэл докторгүй нэг урт нэг богино байгаад байна уу? Ямар ч тохиолдолд хамгийн сайн эмчилгээ бол агаарт алхах, агаарт бүр болохгүй зүгээр тайван суусан ч болно. Тэгээ хэн нэгэн одоо таны аав ээж байдаг юм, ах トゥ байдаг юм, өрөөхт байдаг юм уу бухимдаад байх юм бол ядаж гадаа гаргаа алхуулчих, гадаа гарахын зөвшөөрчих. Тэгэхгүй бол бас гадаа гараад яах нь вэ гэж ингээд гадаа гарахгүй байх чинь одоо хүмүүсийн авир янз бүр шүү дээ. Тэгэхээр гадаа гараад ядаж суу, ядаж зүрхэнд чинь тижэл болон зүрхээ хамгаална. Гэхдээ хамгийн зөв юм бол зүрхний үйл ажиллагаанд цаат хийхгүй, тэрийг янз бүрийн сэтгэл хөдлөлтөд ашиглахгүй, зүрхээр тоглохгүй байвал зүрх эрүүл байх юм байхгүй. Бид нар энийг хараахан ойлгож амжаагүй учраас зүрхийг ажил хийж явах явцад нь бас янз бүрээр тал бүрээр нь хоолынч одоо сугалж авч идэж гин хэрэгцээтэй сэтгэлийн сөрөг хөдөлтөд шатаачж гин дээрээс нь зүрхний үндсэн үйл ажиллагаа өөрийнх нь зүрх өөрийгөө цэвэрлэдэг өөрийгөө тижээдэг тэр системд нь хөндлөнгөөс цаад учруулад байна. Тийм учраас зүрх өвдөд байна. Хэрвээ үнэхээр зүрхийг хайраар дүүргэх боломжгүй, инэрл өршөөлөөр дүүргэх боломжгүй байд юм бол ядаж битгий саад болоо л гэж хэлээд байгаа шүү дээ, тий. За тэгэнгүүт нөө дахиад сүнснүүдийн тухай ойлголтоо яриа. Ганцхан одоо юу гэдгийг зүрхийг л одоо тэтгэх шаардлагатай гэдэг амин сүнсэл их чухал юм байна гэвэл бас бусад сүнс нь чухал. За тэгэхээр махан сүнс буюу бидний өмнөх насны эргэн төрөлтийн сүнс, энэ насны эзэн сүнс бидний энэ хорвоо төрүүлээд жинхэндээ эргэлэгт очиж дэнслүүлэх ямар зүйл бүтээвэ одоо ямар гавьяа үлдээвэ хөвгтөө гэдгийг дэнслүүлэх гол сүнс чинь махан сүнс байгаа. Тэгэхээр махан сүнс буюу эзэн сүнс зүрхтэй холбогдно, дам холбогдно. Яаж холбогдох вэ? Өнгөлцгээрээ дамжиж холбогдно. Өнгөлцөг буюу зүрхний гадуур байгаа хамгаалтын том хальс байгаа шүү дээ. Бид нар хамгаалтын хальс гэдэг маш чухал эргэтэн багхгүй үгүй. Тэгэхээр өнгөлцгөр дамжин холбогдно. За цусны сүнс бас зүрхтэй холбогдохдоо өнгөлцөг доторх шингэнээр нь дамжиж холбогдно. Ясан сүнс зүрхний гадна талын хальсаар зүрх өөрийнхөө нэг гүлгэр хальс байгаа шүү дээ зузаан. Тэр гүлгэр хальсаар дамжин холбогдно. Үүлийн сүнс зүрхтэй болохоор дотор талынх нь ховдол тосгуур дотор талын хавхалгнуудын хальсаар дамжиж холбогддог. Тэгэхээр бүх сүнс зүрхтэй хамааралтай оршиж байгаа шүү. Тэгээд юу яахгүй да. Би одоо зүгээр энгийн зөвлөдөг хүмүүстэй хэлж байгаа. Нөө нойргуудад орчихсон, стресс, депресд орчихсон хүмүүсийг яаж нэг дараа нь манай заслын дараа өөрийгөө яаж одоо нөхөн сэргээх вэ гэдэг юм хэвийн төлөөр буцааж оруулах вэ? Бид бол зөвхөн 3 хоног эрчим заслыг явуулчих чаа. Энд чинь эрчим дэмжлэгийн эрчим засал байхгүй. Дараа нь үлцгийг нь нэг бол манай дархлааны эмчилгээгээр явчихна. Нэг бол юу яа? Өөрөө зөвлөгөө заавраагаа явчихна. Тэгэхээр наранд суул гэж зөвлөг. Наранд явж суу. Ялангуяа өдрийн цагаар сайн наранд явж суу гэж хэлмээр байна. Тэгээд манайх өөрөө яагаад заавал ингээд соглоод сонгож авах вэ? Элстэй газрыг сонгоод байгаа юм бэ? Тэгэхээр нөгөө энэ өвчнүүдийн чинь цаана нөгөө голомтыг арилгах орон зай байглаасаа байгаа хялбар бүрээд очих газруудыг хайж байгаа тэр булцэг эс одоо ийшээ нүнэ 100 модны эстэй цаашаа цонж. За ингээд эстэй газруудыг сонгоод байгаа. Тэгэхээр түрүүхэн ярьсан эс өөрөө нарны эс нэгдүгээр захиуртай. Түрүүний ярьсан тэр зүрхийг тэтгдэг зүрхийг шачгана хэрэггүй. Зүрхийг тэтгдэг амин эрчмүүд буюу нэг химийн элементүүд дотор цахиур байдаг гэж хэлсэн байгаа шүү. Тэгэхээр эсн дотор хамгийн одоо үндсэн гол элемент нь цахиур өөрөө байдаг нэг талаасаа. Нөгөө талаасаа нөгөө нэг эс угаасаа халуун нэг хүн болгон мэдж байгаа. Тийм үү? Тэгэхээр нөгөө эсн дотор нарны цөмийн эрчим хэрвээ цөлийн эсний холимогтой бол дэлхийн цөмийн эрчим асар ихээр агуулгадж байгаа учраас тэнд очиод булуулцдаг, хэвтүүлцдэг, алхуулцдаг, бүжиглүүлцдэг. Ерөөс 10 хоног эсэн дээр тоглуулцдаг. Нэг эмчилгээнийх нь 2 цагийн цаг 30 минутын нэг эмчилгээ тэр байхгүй юу. Тэгээд нөгөө нэг хад чулуутай газрууд биш том хавд чулуутай газараа бид нар нүүдлийн эмчилгээ буюу хасан эмчилгээг авч авдаг. Тэр нь яаж гэвэл тэр том зузаан хад чулуунууд чинь маш их нарны эрчмийг дотоод нөөцлчихсэн байж идэг. Тэр нөөцлсөн эрчмээр
Нар байхгүй болонгууд сар гараад хөдөрөнгүүд эрчмээ буцааж гаргаж байгаа штэ. Буцаж нөгөө байгальгийн агаар яг бүлээн байлгаж байгаа хөрсний дулааныг хадгалж байгаа. Тэгэхээр хад чулуун дээр тэр байгаа нарны эрчимд одоо хэвтэн үү, зогсон уу, тэвэрн үү, одоо яан уу тэр бүгдээ хий. Дээрэс нь нэг говьцвол байгаа бол алтан харгантай сайн холбоотой бай. Алтан харган ургасан хөрш шороон дээр явж байл гэж хэлэх гээд байгаа. За нэг иймэрхүү байгаа шүү. Тэгээд та нар ингээ хүмүүс ингээ дэ аминдам одоо бараг байх уу? Дэ аминдам заавал уух хэрэгтэй. Үгүй дэ аминдам хаасаагүй байгаа. Ургамалдаж байна. Ямааны сүүнд байна. Малын одоо жишээлбэл туурай бид нар студент гэдэг чинь үгдүүлээ. Царцаамаг. Тий, царцаамаг. Тэр дотор ч үртэл асар ихээр байгаа байхгүй байдаг. За тэгээд сарныхаа эрчмийн нөхөхийн тулд бид нар заавал нөгөө нэг яагаад энэ олон солид бид нар бас нэг жаахан нүүдлийн солид дэлгэрүүлэх гэдэг хүний эрүүл мэндэд холбоотой үйл хийгээд ихлээр хүссэн хүсээгүй тэр малчин ах уу Монгол ах уу ч хэрэгтэй байд юм байна. Тийм учраас нөгөө нэг гэрт унтуулахыг шаарддаг. Тэгэх юм бол чи гэрт унтж байх юм бол сая сарны цэм эрчмийг авна. Ер нь унтахтаа яах гэж унтдаг юм. Сарны цэм бэлэг бие тэтгэх гэж унтдаг. Сарны эрчмүүдээ энэ бидээ авах гэж унтдаг. Нөгөө зүрхэнд чинь хэрэгтэй сарны цэм эрчмийг авах гэж унтаад байгаа ш нэг талдаа шүү. Тэгэхээр битүү байшин битгий унтоо. Гэрт унт, майханд унт. Хэр одоо ил задгаа унт хамаа алга. Өглөө босоо шүүдэр дээр алах. Тэр шүүдэр чинь жинхэнэ цөмийн эрчмүүд, сарны цөмийн эрчмүүд, амин эрчмүүд өчнөөнөрөө буугаад ирчихсэн. Хөрс чороо өвс урмалыг ургуулах гад ирсэн тэр эрчмүүд бэж юм. Тэгвэл тэн дээр алах. Ямар ч үнэгүй штэ энэ. Эсвэл шүн саранд ингээ ус тавиад баанд ус тавиад хонвол тэр хонсон усандаа өглөө усандаа юу гэдэг юм аа одоо юу хэлмээр байдیں۔ Тиймэрхүү. За дэлхийн цөмийн эрчмийг нөхөх арга бол энгийн зүгээр л ихтэлхийгээ хайран гарч хүнийг хайрлах чадахгүй ч болоо. За энийг хараад дургуур гэдэг тэрстэй зөв намайг тэгсэн энэ намайг гэсэн одоо боли яаран тэгж өөргөө тэгж огцом хайрын эзэн болгож чадахгүй бол зүгээр ихтэлхийг ядаж хайрлал. Ихтэлхий танд ямар муу юм исэн бэ? Энэ ямар сайхан болоо, ямар сайхан нар гарч байна. Ямар сайхан гол болог өрсөж байна. Ямар сайхан агаар салхи үнэртэж байна. Яасан сайхан цас орчоо вэ? Үгүй ихтэлхийг хайрл. Тэгэхэд хүчтэй дэлхийн цэмийн эрчмийн солилцоонд орчиж байгаа байхгүй юу? Тэгээ энэ дэлхийд төрсөндөө бахархаж байгаа. Энэ модыг ургуулад өгсөнд энэ хад чулууны хэлбэр төрсийг хараад өвс урмлын одоо өнгө төрхийг хараад салхи шорооны бүгдийг ингээд ямар нэгэн зорилготой ихтэлхийн сайн санал хүн биднээс сайн санал энэ бүгд болж байгаа юм да. Энэ бүгдийг болгож байгаа дэлхийн ижидэ гэдэг юм уу? Дэлхийн эзэдтэй гэдэг юм уу? Дэлхийдээ үнэхээр би хайртай баярлж ин таларч ин сөгдийн мөргий. Одоо юу гэдгийг очиод хөрвөө хэвт дуулж нэгээл тэндээс ихтэлхийгээс гарсан зүйлүүдийг л хүмүүс ид одоо тийм л юм хэлбэр. Тэгж яхан бол та бүхэн маань эрүүл байж чадна. За дээрэс нь дахиад хоёр сүнс байдаг. Дээд би гэж нэрлээд байгаа энэ цаг тэнгэрийн хоёр сүнс байгаа. Наран саран хоёр сүнс. Тэгэхээр наран саран хоёр сүнс маань ч гэсэн зүрхийг хамгаалдаг. Зүрхийг хамгаална. Наран сүнс яаж зүрхийг халбаадаг? Галт гэлбаагаар хамгаалдаг. Өөрөөр хэл наран сүнс гэдэг чинь нар болоод нарны аймагаас аймаг дээр оршиж байгаа сүнс бидэнтэй маш торгон эрчмийн холбоосоор холбогддог байгаа. Тэд яг хүлээр энэ зүүн мөрөөр дамжаад зүүн мөрний дээд хүр дээр дамжаад сугаар бууж ирээд хийн сүр дамжаад зүрх рүү нэвчин орж энэ зүрхийг хамгаалж байдаг байхгүй наран сүнс. Нэгдүгээр тэнгэртэй холбох үүрэг нь маш том. Бидний тэнгэрээс салахгүй байх зорилгодоор тэнгэр язгууртай хүмүүсийн үйл хэргийг хийх гэж ирсэн учраас тэнгэрээс үргэлж антинтай байгаа удирдлагатай байгаа учраас бид буруу явах боломжгүйгээр уг нь тэг заяах гэж наран сүнсийг илгээсэн байна. Тэр чинь бас зүрхийг хамгаална. Бас дахиад саран сүнс гэж байна. Сар болоо сарны ашгуугаас ирсэн. Бас бэлэг тархийг нь хүлэхгүй байх, тэнгэрийн эрдэм ухааныг нь салахгүй байх, зөнгийг нь салахгүй байх зорилгодоор тийм нэг саран сүнс бие нэг дээд бий байгаад байгаа шүү дээ. Тэндээс яг уу галт цацрагаар ирж хамгаалт үүсэхдээ ахар сүлний угийн хүр дээр дамнаад ясны хэмгцүүдээр урсаар байгаад ингэр цээж энэ өвч одоо хавирга энэ бүгдээр дамжуулаад зүрхийг хамгаалцдаг юм а хүмүүс. Энийг л сайн бодоор. Тийм учраас өндөр жоохон сүнсээ ирчмээ жоохон одоо мэддэг байж өгөөч ээ. Тэгээ байгаль хийтэйгээ ойр байгаач ээ. Мөн бид нар тэр зориулаад одоо ингээд хүмүүс маань ухаарахгүй байна. Нөгөө хэлхээс наашин чинь мэдэхгүй байна зарим нэг. Мэдсэн зарим нь үйлдэл болохгүй байна. Тэгвэл үйлдэл болохгүй болоод мөрчин зүрх би чиг өвдөд эхэлж байгаа шүү. Тэгэхээр хамгийн гол юм бид нар зүрхээ хайрлах учраас бид нар тэр та бүхэн зориулсан манай совиллуудаар мөрчлүүдээр бид нартай хамтран ажиллаарай. Бүгдээрээ нэгэн төрүүлээд эмчлүүлчих. Танилаа мэдлээ нэгсэг хүнд хэлье.
Өөрөө хэрэгжүүлээ явчих. Хэрэгжүүлэх боломжийн саа сурсан мэдсэн юм а үр хүүхдээ өвлүүлчих, найз нөхдөдөө өвлүүлчих, ах トゥ удаа хэлчих. Ингээ бүгдээрээ монголчууд яаралтай эрүүл болох хэрэгтэй байна. Энэ бүхний төлөө бид та бүхний хамтран ажиллаж байгаа гэж урьж байгаа шүү. За тэгээд одоо ингээд бүх хүмүүс ингээд сонирхож амьдсан бол уул нь ингээд яг эрүүл болоход хэрэгцээтэй бүх юм байгаад байгаа байхгүй. Бүх эрчим, бүх сүнсгэлээс, бүх бүр талаас, махан бие талаас ч гэсэн байх бүх боломжууд байгаад байгаа. Тэрний эсрэг амьдраад байна гэдээ бол бас их хүч зарцуулаад байх шигсэн гэдэг юм. Тэгээ өвчнөд байхад гөжүүд тийм маш их хүч зарцуулж тийм одоо өвчтөй байх боломж бүрдэж байгаа байхгүй. Бусдаар бол тийм амархан өвдөх тийм боломжтой бас хүний бие биш. Хүний бие маш бүх дээрэс нь маш их ийм их эрчмийн нэг нь гимтсэн ч нөгөө нь онгорхоо байж байгаа. Ийм хэдэн зуун эрчмийн холбоос сүлбээсэн донд энэ хаавн донд байж байгаа хүн бол уул нь тийм амархан өвдөхгүй. Гэхдээ өөрийнхөө биеийг зүрхийг ялангуяа өвдгөж чадсан бол та бас маш их хүчин чармаалт гаргаж гэхдээ эргээд өвчин үүсч болдог, буцаж алга болж болдог. Яг л анханасаа өвчтөд төрөөгүй бол тийм тул нөхцөлийн арилга гэдэг байна. Өвчтөй болгосон нөхцлүүтэй арилгаж. Өвчнгүй байх үедээ би ямар төлөвт байсан. Би ямар одоо миний би уургүй байсан, уцааргүй байсан, би баярлдаг байсан, би талархдаг байсан, би алхахдаг байсан. Би одоо би унтдаг байсан. Гэтэл одоо миний зүрх өвдөд ихлээ. Би ямар одоо өөрчлөлт явагдчих. Би бухимдаг болсон юм би өрөнд орсон юм би тийм буруу шийдвэр гаргасан юм байна. Би тэр тэгсэн юм байна. Тэгвэл энэ бүгдээ болчих гэд нөхцөлөө арилгачих юм бол нөгөө буцаад идэгчих байхгүй юу? Ерөөсөө энэ л болохгүй тий. Тэгээ зөрөгчин бол өөрөө хайр зориулсан хэрэгтэй. Хайрын зориулсан, өршөөл уучлал зориулсан хэрэгтэй. Тэгэхээр одоо хэрвээ тийм байх тийм биш байгаа бол манайхаа шеэрлээд өгөөрэй. Тийм биш байгаа бол яагаад бас тийм биш болчихоо гэдгийг бас заавал бодож үзэх хэрэгтэй тий. Яагаад яг тийм бусдыг хайрлах чадахгүй байна, эмгэж чадахгүй байна, өршөөж чадахгүй байна, яагаад зуураад байна, яагаад зангираад байна гэдгийг бас заавал бодож үзээрэй зөвлөе. За тэгээд бүгдээ хамт байсан. Тэгээд та бүхэнд баярлалаа. Дараагийнхаа лайваар бид нар элэг гэдэг хэрэгтэй тухай ярина. Тэгээд шеэрлээд өгөөрэй л гэж хүсье одоо. Үнэхээр бусад хэрэгтэй байна. Тийм. Бид нар өнөө үнэлбэргүй явж байгаа чинь та бүхэн бас үнэлбэргүй ингэ шеэрлээд өгөөрэй. Үнэлбэр чухал биш ээ. Зүгээр л яга бид өнөө пөш хийх гэж тэ жоохон шеэрлээд өгөөч ээ гэж жоохон хүсэлтэд чангаруулж хэлж байгаа үг шүү. Баярлалаа та бүхэнд. Нэг асуулт байсан байна. Асуулт байсан юм. Нөгөө нэг л. Хавлага бүрэн хаагдахгүй байгаа өвчин гэдэггүй. Эдэг нь хавлага яагаад хаагдахгүй байна? Тийм. Нэгэр булчмын саачлал нөгөө талаас би түрүүн нэлэрт дэлхийн биш үү та? Үгүй юу. Окей. Дэлхийн цөмийн эрчим дутагдсны улмаас хавлагууд нэг бол дутуу хаагдана, нэг бол бүрэн хаагдана. Үгүй нэг бол дутуу нэгдэн, нэг бол нэгдэхгүй байна, хаагдахгүй байна гэдэг ойлголт байгаа шүү дээ. Тэгээд түрүүний ярьлаа шүү дээ. Нар сарны цөмийн эрчим нэг нь нөгөө нэг зүүн талаар явчихж байгаа, нарных нь нөгөө баруун талаар нөгөөх нь явчихж байгаа. Тэгэхээр энэ цөмийн эрчмүүд бас тогтлоод доороос дээшээ түлхэлт, дээрээс доошоо ингээд урсгал байгаа. Тэгэхээр түлхээд нэгдлээ, тийм үү? Түлхээд нэгдлээ. Гэтэл буцаад булчингаараа хаагдчих буцах тэр цөмийн эрчим байхгүй байна, галан эрчим байхгүй байна, түлш нь байхгүй байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ гурван эрчим байхгүй. Илүү дэлхийн цөмийн эрчим байхгүй байх магадлал тун өндөр шүү. За тархийг тэгж байгаа ярина. Тархи угаас тархи маш их ярина. Тархилаа харин ч бид нар өстой ярих хүсэл ихтэй. За баярлалаа.